улсын Милан хотод болсон хүн амтлагын тоглолтыг яг амьдаар нь хажуугаас нь үзээд ирлээ. Зэгийг үзсэн сэтгэл бол одоо үнэхээр өндөр байсан. Миний хувьд бол одоо анх удаа ингэж амтлагын тоглолтыг амьдаар нь хажуунаас нь ингэж үзэж байгаа. Тэгээд ялангуяа ингээ Монгол амтлагын тоглолтыг гадаадын үзэгчдийн дундаас гадаад хөгжөөн дэмжигчдийн шүтэн бишрэгчдийн хамтаар ингэж үзэх бол үнэхээр бас гоё өөр мэдрэмж байд юм байна. Тэгээ энэ шүтэн бишрэгчд нь бол одоо бараг биднээс илүү дууг нь мэдж байна. Энд тэндгүү дагаж дуулж байна. Монгол хүн дуулж байна уу та гэтэл гэж хаартал дуулж байна. Тэгээ харангуут гадаад хүмүүс байна. Тэгээ эднес чинь хоорондоо ярьж штэ. Энэ ташуур гэж хэллээ. Сая Тэнгэрийн ташуур гэж хэллээ. Энэ яг юу гэсэн үг юм болоо гэж хоорондоо ярьж байна. За тэгэл бид нэр одоо харамсалтай нь хэлийг мэдэхгүй юм да. Яг юу гэж байгаа юм болоо гэж хоорондоо ярих юм. Тэр энтер нь одоо үнэхээр юу яажлаа. Бүр огшоож илаа. Тэгээд хүн амтлаг бол үнэхээр юу болчихжээ. Дэлхийн хэмжээний амтлаг болчихжээ. Эднэрийн чинь одоо тоглолтыг нь бүр цаанаас нь ингээд зохион байгуулад ийм мэрэгжлийн хэмжээний тайз засалт, мэрэгжлийн хэмжээний дууралт даян газар тоглолтын цаанаас нь бүх юмыг зохион байгуулд юм байна. Өөртөө ч гэсэн энэ том автобусныхаа гадаас энэ хөгжмийн зэмсэг бүх юмнуудаа хийгээд ачаад бөмбөр юу гэдэг юм бэ бүх юмаа хийгээд ачаад явдаг юм байна. Тэгээд үнэхээр л одоо эднэрийг бол дэлхийн нийт мэдж байна, шүтэн биширч чадж байна. Монгол хамтлагууд яадгүй гэхлээр Монгол хамтлагууд гадаад дээрээ тоглохдоо монголчуудын гал барааддаг. Монголчууд л очиж үзнэ. Тэгээ монгол хүн энд байгаа монголчууд нь өөрсдөө энд тэндээс заал одоо олж зохион байгуулж ингэж өгдөг. Гэтэл хүн амтлаг бол тэр жишгийг бол эвдсэн. Хүн амтлагын тоглолтыг бол бүгдийг ингэ цаанаас нь зохион байгуулаад бүх юмыг гаргаад ингээд өгсөн бүх юм бэлэн бүх юм ингээд одоо маршруттай ингэж явдаг. Үнэхээр дэлхийн жишгт нийцсэн дэлхийн хэмжээний амтлаг болчихжээ. За сая ингээд бас юу яасан л та хамтлагийн яг энэ тоглолт өнгөж эхлээд байж идэл техникийн садал гарч байгаа юм л да. Техникийн садал гараад бүх юм ингээд дуулж явахад нь тасарсан. Тэгээд үзэгчд бол яг тэр тасарсан хугацаанд ч гэсэн хүү гэл энд тэнд ойролцоогоо жижиг техникийн сатлыг хүртэл энэ шүтэн бишрэгчд нь бол авч хэлцэхгүй илээ. Тэр энтер нь бол одоо үнэхээр гоё байсан. Хөгжмийн тоглолт ингэж амьдаар тоглолт үзнэ гэдэг бол маш гоё урамтай байт юм байна. Тэгээ энэ Миланы энэ Алкатрас гэдэг энэ тоглолт болж байгаа энэ заал бол ойролцоогоор ер нь 2-3 мянган хүн байгаа юм да. Багтчаар тийм босоогоор тоглолт үзэхээр тийм заал байна. Ийм том одоо тоглолт зохион байгуулалтад угаасаа ийм мэрэгжлийн тайзл юм байна л дээ. Энд бол одоо харж хахад одоо 16-7-оос тэгэл бараг 60-70 насны хүмүүс бүх насны хүмүүс цугларсан байна. За яг энэ тоглолт болохынхаа урд өдөр нь Швейцарын Цюрих хотод тоглолт нь болсон. За тэр тоглолт нь бол тасалбарын хувьд 70 евро байсан бол яг энэ Миланд болсон тоглолт бараг тал үнээр нь буюу одоо 34-5 евроор тоглож байгаа юм л да. Тэгэхээр улстай бас ханшнууд нь өөр байх шиг байна л да. Тухайн улсын боломж нөхцөл байдлаас шалтгаалдаг юм уу ямар ч ч гэсэн билетний үнийн хувьд бол нэг тиймэрхүү зөрүүтэй байна. Үнийг нь бас сонирхож байгаа хүмүүс бас байж магадгүй юм л да. Тэгэхээр бас улсад ямар ч ч гэсэн өөр байд юм байна. За бүгдээрээ харж байгаа бах.
Амьд тоглолтыг, амьд хөгжмийг ингээд хажуунаас нь үзнэ гэдэг бол хамгийн гоё давуу тал онцлог нь ерөөсөө энэ. Хамтлагийнхаа ур чадвар, хамтлагийнхаа алдаа оноо нэг жижиг зүйлийг хүртэл хажууд нь байж агаад хамт сонсно гэдэг бол үүндэл гол хамгийн гоё юм оршиж байгаа юм л да. Тэгээ жижигхэн техникийн асуудал дээр хүртэл тэр техникийн асуудлыг авч хэлцгүйгээр энд хөө гэж орилцгоогоо. Тэгэл хэсэг чимээгүй байх зуур нь би бас зүгээрээ гэд нэг орилсон. Гэтэл гадаадууд нь бүгдээрээ дагаж хэлээл орилол зүгээрээ гэж энд хэлж байгаа нь хүртэл маш гоё сонсогдчихсэн. Үнэхээр тоглолтын уур амьсгал, тоглолтын орчин бол үнэхээр гоё байсан. Зүгээрээ Иргэн тойронд бас Монгол хувцсаар гангарсан Монгол гутал, Монголоос ирсэн одоо полито, цамц янз бүрийн юмнууд өмссөн хүмүүс бас гадаадууд харагдаж байна. Монголын далбааг хүртэл барьсан. Монголын далбаан дээр бүр намайг Монгол руу аваад яваач гэд бичсэн далбаа, том далбаа барьсан. Тийм охинч хүртэл явж байна. Тэгээ далбаагаа би өөрөө хийсэн гэдэг хүн амтлыг шүтдэг. Гэж Швейцараас ирсэн гэд хүмүүс явж байна. Италийн бас нэлээд нас тогтсон хүмүүс бас Монгол дуртай хүн амтлыг шүтдэг. Монголд очиж байсан гэд хүмүүс бас таардлаа. Тэгээ танилцаад тэгээ нааш цаашаа ирж очоорой. Цагаан сараар манад ирээрэй гэд би бас урьдсан байгаа. Тэгээд Монгол дуртай, Монгол хайртай хүмүүстэй бас хүн амтлагын тоглолтын дээр таарч ярэ хөөрнүүлж бас танилцаж авлаа.
амтлаг бол зүгээр ч нэг гадаадаар аялан тоглолт хийгээд орлого ашиг болоод мөнгө цуглуулад яваа. Ийм амтлаг биш ээ. Хүү амтлаг бол Монголыг гадаад ертөнцид сурталчилж, гадаад ертөнцид таниулж яваа. Маш том сурталчилгаа хийж яваа ийм амтлагаа. Тийм болохоор хүү амтлаг бол инх цагийн бааtruуд юм аа. Инх цагт, өнөө цагт байлдан дагуулж яваа бааtruуд бол хүү амтлагынхаа юм аа. Ингээд хүү амтлагынхаа цаашдынх нь уран бүтээлд, цаашдынх нь үйлсэд өндөр амжилт хүсээд энэ бичлэгийг өндөрлөе. Хүү амтлагтаа аз жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Баяртай. TV